Ардчилсан намын мөрийн хөтөлбөр тийм ээ. Алдагдсан 8 жил гэдгийг би сая ярьлаа. За тэнгууд одоо та нар надаас нэг юм асууна. Энд байгаа нэг үгийг асууна үстэй. Засна гэсэн байна. Танай нам яаж засах гэж байгаа юм бэ гэж асууна үстэй. Биднэрт засъя гэсэн арга нь байна. Тэрийгээ бид нар мөрийн хөтөлбөртөө тусгасан. Мөрийн хөтөлбөрийн хамгийн ихэнд байгаа 9 зорилт байна. 9 зорилтын хамгийн ихэнд юу байгаа гэж? Татварыг бууруулж төсвийн зардлыг хумна гэж байгаа. Би тааваханд сая ярьсан шүү дээ. 8 жилийн өмнө монголчууд 9 их найд төгрөгөөр улсын төсвийн зарлага баталдаг байсан бол 24 онд 27 их найд болсон. Энийг танана гэж байгаа. 24 оны улсын хурлын сонгуулиар ардчилсан нам хэрвээ ялах юм бол хамгийн түрүүнд дарга нарын мэддэг их хурлын гишүүдийн мэдэж баталдаг энэ төсвийн зардлыг танана. Төсвийн зардлыг танахдаа хамгийн түрүүнд эхний жил 20%, хоёр дахь жилд 20%. Ингээд шаттай нь бууруулад төсвийн зардлыг бууруулахлаар яах вүлээ? Төсвийн зарлагыг бууруулахлаар яах юм? Энэ зарлагыг чинь санхүүжүүлэхийн тулд төсвийн орлого бүрдэнэ үстэй. Тэр орлогыг бүрдүүлдэг гол хоёр их үүсвэр нь юу вэ? Уул уурхайн ашигт малтамлын орлого. Нөгөө талдаа татврын орлого үстэй. Тийм ээ? Зарцуулдаг мөнгөнийх нь хэмжээг бууруулчихлаар нөгөө мөн бизнес эрхлэгч нарынхаа нуруунд дээрээс ачааг нь хөнгөлчих нь үстэй. Татвараа багасгаад ирнэ. Ингээд бизнес эрхлэгч нар маань бүтээгдэхүүнийхээ үнийг буулгана, ажлын байраа нэмэгдүүлэх тухай одоо нэг бодож эхэлнэ. Ингээд ирэхлээр яах вэ? Бараа бүтээгдэхүүний үн буураад ирэхлээр ард иргэдийн гар дээр байгаа 5 цаас чинь зах руу ороод, дэлгүүр рүү ороод худалдаж авдаг юмнийх нь хэмжээ нэмэгдэнэ. Хэмжээ нэмэгдээд яах юм? Та нар 100 мянган төгрөг зах руу барьж ороод уутны ёроолоор юм авдаг байсан бол уутны ядаж нэг талаар нь юм авдаг болно. Тэгээд ирэхлээр яах вэ? Хажуугийнхаа дэлгүүрт өр тавьж ойр зур юм авахаа болно. Цалингийн зээл тавьдгаа бас нэг жоохон танж эхэлнэ, багсаж эхэлнэ. Ийм л юм баг. Ийм л юм баг. Маш энгийн. Бид ингэж ард иргэдээ өрнөөс гарах тухай асуудлыг бодож байгаа. Ингэж төлөвлөсөн.